За ер нь бидний хүний хувийн мэдээлэл хамгаалах за нөгөөх маань явсаар байгаад мэдээллийн ил тод байдал мэдээллийн ил тод байдлын тухай хууль болох юм шиг байна. Энэ чухал хууль тэгээ Киприйн хууль тэгнүүл гар үсгийн хууль гэдэг энэ дөрвөн чухал хууль гарч байгаа. Энэ бас тодорхой хэмжээгээр дэвшил болно гэж ингэж бодож байгаа. Би ажлын хэсэгт нь орж ажилласан. За энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дээр би тэр сая инквайри гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Энэ учрал гишүүн мэдж байгаа. Би энэ дээр бол идэвхтэй оролцсон шүү дээ. Зүйлвэрээр та ингэж ярьсан. Бид нар цаг зарсан. Энэ дээр би ингэж байгаа байхгүй. Бусад хуулиар зохицуулснаар гэдэг нэг том уутыг энэ хэдэн жил дандаа явдаг байсан. Энийг хасах ёстой гэсэн. Гэтэл энэ хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дээр гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгаалan зохицуулсан гүйцэтгэх ажлын тухай хууль нь хүний эрхийг зөрчиж болохгүй байхгүй. Тэгэхээр та нар энэ дээр бодож үзээч. Би ер нь юунд дургу гэхээр хүний хувийн мэдээлэл хамгаалах үндсэн хууль бол энэ хууль. Бусад янз бүрийн хуулиар хүний хувийн мэдээллийг хулгайлж болохгүй, тагнаж болохгүй, ашиглаж болохгүй. Тэгэхээр тэрнийг хийх гэж байгаа бол би энэнийг хасах ёстой гэж үзэж байгаа. Тэр гүйцэтгэх ажлын хуульчиж хүний эрхэнд халдаж болохгүй. Одоо манайхан ингээд чагнж болно. Тэр чинь өөрөө нарийн процедуртай. Тэр процедурынхаа дагуу хийгддэг ажиллагаа байна уу гэхээс биш. Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгаалan зохицуулснаас бусад хүний нууцтай холбоотой харилцаа. Бид нар үндсэн энэ хүний нууцын үндсэн хуулийг л зөрчиж байна да. Надад нэг юм одоо санаа байна. За хоёр дахь нь бол энэ би одоо энийг нэг юм хэлчихье. Энэ их одоо энэтэй хамаагүй мөрцөө нууцтай хамаагүй юм л да. Тэгтээ улсын төсөв ер нь болохгүй байна. Та нар энийг хардаа. Би улсын их хурл өөрөө нэг стандарттай болооч гэж хэлэх гэж байна. Би сая нэг залуу нэг авчирж өгөхөр нь цочлоо. Чи юу нэг зузаан юм надад авчирж өгч байгаа гэсэн. Энэ хараа энэ зүгээр хууль хүчингү болсон тухай юмыг ингээд принтлж өгч байна. Тэгээд одоо би ч нөгөө манай гэр чинь хүмүүжилтэй ариун хэмдэг айл байсан. Дээр нь сангийн сайд байсан. Энэ харалтаа. Энэ хараа. Ийм цав цагаан цаасны толгой дээр нь ингэж бичнэ. Дахиад хардаа. Ийм цав цагаан сайхан цаас нөгөө талд нь цав цагаан. Энэ одоо юу вэ? Энийг бас хэлэхгүй бол одоо энэ цаас авал да энэ би тэг хүнээс асуулаа. Ийм цаас ямар үнэтэй байдгийг гэсэн 500 ширхтийн цаас 11,000 төгрөг байна. Энэ одоо миний нүдэн дээр надаар 2,000 ширхэг 2,000 гаруй төгрөг устгуулж байна. Гэхдээ энэ ард түмний хөрөнгө ингэж үрж болохгүй. Улсын хурл өөрөө стандарт гаргаач. Тэгээ би энэ бичиг цаасыг үзэхээр зарим нь одоо ингээд ийм том шрифтээр бичиж. Зарим нь ийм жижиг шрифтээр бичиж. Гэхдээ энэ манай улс чинь энэ стандарт гэж юм байна уу? Мөнгө цаас хэмндэг бодлого гэж юм байна уу? Энийг аав. Би одоо энэ хэрэглэхгүй. Яаж байгаа юм бэ энэ? Энэ тэртээ дөрвөө хараа сүүлчийг хэлцүүлгэн дээр эн чинь бараг ач холбогдлого шүү дээ, тийм ээ? Тэгээ хэвлдэг юм бол ингээд хэвлэл өгчөөч дээ. Би ингээ миний одоо үндсэн нөгөө хүний нууцыг хамгаалах хуулиар ярих гэжсэн бүх санаагийн минь энэ устгалаа. Одоо өдөр болгоны их хурлын нэг гишүүн нэг хуулийн төслийг хэлцэхэд 2,000 ширхэг төгрөг устгаад байвал энэ яах юм? За алтан гишүүн тодруулж ирсэн. Өчигдөр ажлын хэсгийн нөгөө бас суралдан болсон дуучралдаар би нэг сайн ойлгоогүй. Та нарын яриа надад нөгөө захимар орсон чих муу сонсогдоод байсан. Тэгээ би бол ийм саналтай байгаа шүү дээ энэ дээр. Тэр бусад мэдээллийн тухай би яриаггүй. Энэ цахим бичлэгийг худалдсан. Эсвэл тэр эргэтэн дархтнууд очиж цахим бичлэгийг янз бүрийн байдлаар аваад олон нийтийн сүлжээгээр тараасан бол тэр хүнд торгуулийн ял ерөөсөө үйлчлэхгүй. Наа чин зөрүүд одоо манай нийгэм ийм зохион байгуулалт ажиллагаа хэдэн жил болцсон. Тэр хүнийг эрүүгийн хариуцлага хүлээх гээд байна. Тэр өчигдөр би ингээд нэг муухан сонсохоор ингээд яхин та нар торгон зорчих ялын зорчих эрхийн хязгаарлал нэг таслал тавиад тэгээд эрүүгийн хариуцлага хүлээлнэ.
Миний санаа бол тийм биш. Ерөөсөө энэ видео бичлэгтэй холбоотой асуудлаар бол торгон моргон. За Алтан уугийн гишүүн гүйцээгээд асууч. Минутын нэмээ. Энэ өш одоо манай баасан дээр дараа та нар ингэ сууж байна. Би бол одоо танаас салбар биш гэж баян хэлдэг. Гэхдээ миний концепц юм. Шүүгч нарт юм уу иргэдэд та нар нэг мөр ойлголт өгөө. Ийм мэдээллийг та нар ингэ задруулах юм уу, худалдах юм уу, ашиглах юм уу, цацах юм уу ингэсэн тохиолдолд эргэн хариуцлахгүй л байна. Шууд 20 халаар шийдэх нэ гэдгийг хэлж өг. Тэгэхгүй та нар ийм эргчүүл өгöd байгаа байхгүй шүүгчд очоод торгожч болох юм шиг. Нэгэд хоног герт нь хоржиж болох юм шиг. Одоо шоронд хорж ийм өргөн инспектортэй юм өгж болохгүй гэж би хэлж байна. Тэгэхдээ бүх юмн дээр биш. Зөвхөн видео дээр одоо олон нийтэд манай нийгмийг үл итгэлцүүлж хоорондоо дайсагнуулцуулж бие биенээ хоёулаа зэрэгс суужгаад муухай хараад байгаа юмны чинь амар урхагтай юм энд байгаа юм л да. Та нар энийг нэгмээр шийдэж өгөөч гэж хүсэж байна.